Одоо сэргээгдэх эрчим хүч гэд хэлэхлээр нүүрсэн станц чинь ингээд нэг асаачвал ингээд тогтмол ажиллаж идэг баг. Ямар нэг асуудал мэдээж гадагтаа тогтмол. За тэгэнгүүт юу гэдгийг нарны станцаар жишээ. Шүн бол яах вэ? Тэр чинь эрчим хүч авахгүй шүү дээ, гарахгүй шүү дээ. Салхи станц салхи зогсчвол яах вэ? За бүр шөнийн цагаар наргуу салхихгүй байвал яах вэ? Тэгэхээр ийм нэг юм түгээмэл ойлголт байдаг нь ингээл заастаа хэдэн хувь сэргээгдэх дээр авч ингээд ярьдаг боловч яг бодит амьдрал дээр 100% сэргээгдэхээр явдаг систем чаанч байх боломжгүй тийм техник юм. Яг түрүүний хэлдэг нар салхи байхгүй бол тэгэл таг зогсох байхгүй. Гэтэл хэрэглээ бол мөнхөд байж байгаа шүү дээ. Монгол улсын бодлогод нөлөөлөе гэсэн уриатаагаар анх санаачлан эхлүүлсэн доктортой өвчлийн төлөөх дуу хоолой подкастын маань ээлж дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Манай энэ подкаст нь Чивнэн Alumni програм фандын дэмжлэгтэйгээр танд хүрч байгаа. Тэгээд өнөөдрийн дугаартаа бид Эрдэнэ бэлгүүнийгээ урьж оролцуулаад байна. Чивнэнгийн тэтгэлгээр 2015-аас 16 онд Даарам их сургуулийг санхүү хөрөнгө оруулалтын чиглэлээр суралцсан ийм мундаг манлайлагч залуу байна. Тэгээд Эрдэнэ бэлгүүн бит хоёр бол яг 1 жил Чивнэнгийн тэтгэлгээр явж таарсан. Тэгээд Эрдэнэ бэлгүүн гэдээ хэлээд ах бас жоох эвгүй байна. Бид хэд эди гэж дууддаг тийм. Тэгээд эди гэдгээрээ явчихгүй хоёлаа. Ааха. За эди сонин сайхан юу байна? Эди маань Rio Tinto Монголын ахлах менежерээр тий ажиллаж байгаа тий. Ааха. Ажлын сонин сайхан юу байна? За баярлалаа. Юуны түрүүнд подкастт урьж оролцуулсан. Тэгээ бас сэдвийнхаа хүрээнд ч гэсэн бас ач холбогдолтой асуудлуудаар сэдвүүдээр ярьж байгаа гэж анзаарч байгаа. Миний хувьд сүүлийн 5 одоо бараг 6 дахь жилдээ оюутлогоо одоо бол Rio Tinto-д ажиллаж байна. Оюутлогоод сүүлийн 5 жил хагас орчим эрчим хүчний асуудлын юугэд хариуцж ажилласан. Тэгээд жил орчмын өмнөөс Rio Tinto Монгол Rio Tinto маань юу л да Монголд олон жил үйл ажиллагаа явуулсан шүү дээ. Угаас оюутлогоор Rio Tinto гэдэг бүгд тэр мэднэ. Тэгээд сая өнгөрсөн жил Rio Tinto Монголд төсөл хөгжүүлэх газар гэж шинээр байгуулсан. Тэгээд одоо ер нь оюутлогын үнийн ур хаашгилтанд ороод дуусж байна. Оюутлогыг том хөрөнгө оруулалт байсан. Одоо ер нь цаашдаа оюутлогын дараагийн шатны хөрөнгө оруулалт нь юу юм бэ? Ямар төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх юм бэ гэдэг асуудал гарч байгаа байхгүй. Тэгээд тэрийг одоо шийдвэрлэх гэх юм уу? Үднээс Монголд төсөл хэрэгжүүлэх газар гэж байгуулагдсан. Тэр нь би анх нодон сэргээгдэх эрчим хүчний асуудлыг хариуцж ороод сая сүүлд өнгөрсөн 10-11 сараас төслөх одоо газрынхаа гадаад харилцаа хамтын ажиллагааг хариуцсан ахлах менежер гэдэг ийм бэлтгэл ажиллаж байгаа. Ер нь манай подкастыг Чивнэнгийн тэтгэлгээр явахыг суралцахыг хүсэж байгаа залуус түлхүү үзэж байгаа ах гэж бодож байгаа. Эсвэл суралцаад ирсэн бид нартай адилхан Чивнэрүүд бас сонирхож үзэх бах. Подкастын маань багийнхны бас нэг зорилго нь бол энэ нөгөө бодлого тодорхойлогчдод эсвэл тэдэнд одоо зөвлөгөө өгдөг те зөвлөхүүдэнч гэдэг юм уу мэрэгчлэтнүүд нь одоо тэр capacity-д ажиллаж байгаа хүмүүс нь одоо бидний подкастыг бас түлхүү үзээсэй. Тэгээд энэ мундаг англи суралцаад ирсэн залуусаас бас хэрэгтэй зүйлийг нэ ажлын туршлага хэрэгтэй тэр мэдлэг мэдээллийг нь бас ажилдаа тусгаж аваасаа гэдэг бол бас цаана зорилготойгоор л энэ подкастыг хийгээд байгаа. Тэгэхээр бид хоёрын яриач гэсэндээ өнөөдөр эди маань хэлчлээ. Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр түлхүү ярилцсан. Тэгээд гэхдээ илүү нөгөө бодлогын төвшөнд одоо хэрхэн ямар арга хэмжээнүүдийг авч ажиллаж болох вэ гэдэг санал санаачлагыг дэвшүүлсэн чиглэл рүү илүү явах гэж найдаж байгаа. За ойлгож ин тэгээд маш зөв сэдвийг хөндөж явах шиг байна. Эрчим хүч гэдэг угаасаа аливаа улс орны одоо хөгжлийн тулгуур салбар шүү дээ. Эрчим хүчгүйгээр юу ч хийж чадахгүй тийм. Тэгээд Монгол улсын хувьд яг эрчим хүч гэдээ ярихлаар сүүлийн үед хүмүүст айгүй их мэдрэгддэг болсон. Нэг хэсэг арцсан гайгүй жаад одоо тог тасардаг асуудал сая гарлаа шүү дээ. Тэгээд энэ жилээс бол нэлээд мэдрэгж байгаа арцсан гайгүй болж байгаа шин. Гэхдээ энэ асуудал бол ерөөсөө маш уул суураараа ингээд олон жил шийдэгдэхгүй явсаар ирсэн. Сүүлийн 30 гаруй жил Монгол улсад том эрчим хүчний хөөсрө баригдахгүй явсараад дөнгөж сая 10-11 сард бүрэлдэхүүн станц гэдэг сонссон багтлаа анхудаа орж ийн л доо. Тэр яг эрчим хүч сэргээгдэх эрчим хүчгээ ярихлаар
Монгол улс сүүлийн 30 гаруй жил ингээд олигтой эрчим хүчний их усэр барьж чадахгүй явж байх хооронд дэлхийн ертөнц маань ингээд урагшлаад хөдлөөд зүгээр нүүрс галлаад эрчим хүч үйлдвэрлэдэг байсан бол сэргээгдэх рүү бүр бүх юм яваад орсон шүү дээ. Одоо амтай болгоно decarbonization гэж англиар хэлээд байгаа тийм одоо үлэмжийг бууруулах, тэг ялгаралтай болгох, компанийнхаа бизнесийн стратегийг ногоон болгох гэх тийм. Тэр талаар айгүйх ярьдаг болсон. Тэр яг хуу айгүй зөв сэдвийг хөндөж байна. Тэгээд энэ салбарт миний бодлоор бол яг хуу Rio Tinto компани зүгээс авч ирж байгаа зөндөө арга хэмжээнд бол байгаа. Би зүгээр яг хувийнхаа үзэл бодлыг энэ хэлхий илэрхийлнэ гэж бодож байгаа. Ярих зүйл бол зөндөө байгаа. Тэгэхээр яг аль хэсгээс нэг гэж ярих байлаа. Тэгээд хашид хэлхий. Ааха. Бүр асуудлыг би жижиглэе гэж бодсон байхгүй чамтай ярихдаа яг хоо бид нар нөгөө сэргээгдэх эрчим хүч гэж яриад байдаг те. Тэгэнгүүт ихэнх хүмүүсийн ойлголтод бол сэргээгдэх эрчим хүч гингүү за нар салхи уснаас сэргээгдэх эрчим хүчийг гаргаж авах юм байна гэдгийг бол одоо ер нь харьцангуй хүмүүс сайн мэддэг болчоод байна. Гэхдээ яг тодорхойлолт нь юу байдг юм бэ те? Сэргээгдэх эрчим хүч гэдэгт нар салхи уснаас өөр зүйлс ордог юм уу? Тэ ерөнхий нэг тийм таны одоо юунаас судлаачийнхаа үгнээс гэдэг юм уу те сонсмоор. Эрчим хүч үйлдвэрлэл нь одоо ингээд энерги гаргаж авах асуудал шүү дээ тий. Тэр энерги маш олон янзаар гаргаж авч байгаа. Бидний хамгийн сайн мэддэг нь бол одоо гэртээ галт түлээд энерги, нүүрс түлээд энерги. Яг тэрнтэй адилхан эрчим хүчийг conventional одоо технологи бол нүүрсээр л гаргаж авч байгаа. Сэргээгдэх гэдэг гол онцлог нь бол одоо шахагдшгүй нөөцийг ашиглаад эрчим хүч үйлдвэрлэх. Одоо нүүрс бусад алтан түлш бол дандаа шахагдах нөөц. Яванд дуусна шүү дээ яаж ч утсан. Сэргээгдэх гэдэг маань өөрөө тэрний эсрэг. Тэгэхээр одоо нар маш энгийн тий салхи усны гидро одоо нэг усны урсгалыг ашиглаад усан цахилгаан станц, газрын гүний дулаан гэх мэт өөр төрлийн сүүлийн үед төрөл төрлийн шинжлэх технологиуд гарч байна. Энийг л одоо сэргээгдэх эрчим хүч гэнтэй. Шахагдшгүй байгалийн нөөцийг ашиглаж эрчим хүч үйлдвэрлэх гэсэн. Одоо ер нь дэлхийн нийтийн чиг хандлага. Одоо бид нар ч юм бол ингээд нүүрсээ түлээд тэр нүүрснээсээ цахилгаан гаргаж аваад за хөрөхгүй болонгууд нь Оросоос импортоор аваад тий. Тэгээ одоо нэг энтэйгэл зууралдаа тий. Гэтэл сэргээгдэх эрчим хүч одоо дэлхийн дахинд тий энэ хөгжингүү улс орнуудад ямар түвшинд явж байгаа, ямар хөгжлийн шатанда очсон байгаа юм бэ? Дэлхий дээр одоо сүүлийн үед бол маш эрчимтэй хөгжиж байгаа салбар шүү дээ. Яг хоо сэргээгдэх салбар дотроо нар салхи бол илүү давнгаа байгаа. Яг тэрийгээ дагаад сүүлийн 20-30 жил бол нөгөө өртөг айгүй буурсан. Одоо солар панелийн өртөг ч юм уу, салхин турбины өртөг буурсан учраас бас харьцангуй хямд төсөр байх боломжтой. Гэхдээ тэгсэн ч гэсэн одоо ердийн нүүрсийн станцууд бол нөгөө эхний шатны хөрөнгө оруулалт нь өндөр хэвээрээ зардал өндөртэй хэвээрээ байгаа л да. Гэхдээ тэрийгээ дагаад гидро гэх мэт одоо геотермал гэх мэт бусад салбарууд бол хүчтэйс гарч ирж байгаа. Гэхдээ стил одоо нараар салхин дээр л голцоо төлөвч байгаа да. Тэгээ яг хоо энэ дээр зүгээр Монгол улстай холбож ярих юм бол Монгол улс тэр дундаа Монгол улсын одоо урд говийн бүс бол дэлхий дээр салхины нөөцөөр хамгийн одоо өндөр нөөцтэй бүснүүд нь ордог байхгүй. Тэгээ ингээд анзаарвал онгоцоор ингээд урах шахт дотор нисэхэр хил даваал айгүй олон салхин турбин. Эсвэл нарны панел. Тэс мөртлөө наашаа хил буцаад ороод ирэхлээр хоосон. Тэгээд яагаад Монголд хийж болохгүй? Хятад ингээд хийж болоод яагаад Монголд хийж болохгүй тийм. Сүүлийн үед одоо манай урд төсөлт төрсөн маань энэ салбар дээр бол маш хурдцтай хөгжиж байгаа. Одоо Монгол улсын урдаас эрчим хүчээ импортлдог өөр Монголын баруун бүсийн сүлжээ гэхэд нийт суурилагдсан чадлын 40% жишээ нь сэргээгдэх эрчим хүч. Үйлдвэрлэж байгаа эрчим хүчийн 20% сэргээгдэх эрчим хүч гэж байгаа. Жим асар том сүлжээ. Манай Монгол улсын нийт сүлжээ бараг 50-60 нөлөөс юм шиг том, тийм том сүлжээ гэдэг байхгүй. Тэрний 20% сэргээгдэх гэхээр асар том даа. Тэгээ гэх мэт тийм жишээ маш олон. Хятад яаж ингэж хурцтай хөгжиж чадаад байна? Нууц нь одоо засгийн газрын мэдээж дэмжлэг байгаа шүү дээ. Тэнд хөрөнгө оруулалтын асуудлыг мэдээж шийдээд явж байгаа байх. Ер нь засгийн газрууд одоо ямар хөшүүргээр энэ салбарыг хөгжүүлдэг юм бэ? Энэ яг түрүүний хэлсэн эрчим хүч бол хөгжлийн суурь гэдэг аргумент руу эгж очиж байгаа. Дэлхийн бүх улс орнууд Монгол улс ч гэсэн эрчим хүчний хараат бус байдал гэдэг бол маш чухал. Үндэсний аюулгүй байдалтай холбоотой. Одоо манай Монгол улс түрүүнтэй хайлж өвлийг ачаал ир Оросоос авдаг юм байл.
яг энэтэй адилхан хятад улсын бодлого бол нэгдүгээр эрчим хүчний хараа тус байдал гэдэг терм статусаа хадгалах. Хоёрдугаар яг түрүүний хэлдэг одоо шавхцшгүй нөөц гэдэг асуудал тийм. Хизээ нэг цаг дуусна. За тэр цаг мөч ирэх үед энэ хятад улс маань одоо зөвхөн хятадын бодлогыг хөндлөнгөөс харж байгаагаар тайлбарлаж шүү дээ. Хятад улс бол 100% бие даасан сэргээгдэх эрчим хүчин дээр тулгуурласан ийм улс орн болох гэдэг шиг байна л да. Тэгэхээр энийгээ дагаад одоо дэлхийд даяараа эрчим хүчин шилжилт гэдэг юм ярьж байгаа шүү дээ. Energy transition тийм. Тэр чинь дэлхийн дулаалтай холбоотой нөгөө нүүрснээсээ сэргээгдэх рүү шилждэг шилжилт. Энийг хятад минийхаар бол их олон жилийн өмнөөс олж хараад одоо хятад өөрсдөө ямар позишн дээр авчихсан бэ гэхээр тэртээ тэргүй дэлхийд даяараа энэ шилжилтийг хийн. Энэ шилжилт гэдэг нь өөрөө тэгэл яг бодит бүтээгдэхүүн шүү дээ. Одоо хаанаас турбин авах уу, хаанаас панел авах уу, хаанаас юм авах. Тэр бүх түүхийн эдийнх нь үйлдвэрлэгч, нийлүүлэгч байх статусыг өөр төрөөр бүрдүүлсэн байна. Одоо тийм сүүлийн үед батарей аягүй их яригдж байгаа тийм. Батарей байна, турбин байна, панел байна, бүгдийг хятад үйлдвэрлэж. Хятад хямдхан үйлдвэрлэж. Хятад бүх дэд бүтцэн байна, бүх ноу хау нь байна, инженерүүдийг бэлтгэж байна. Тэгээ өөрөө ингээд тэр бүхний их үүсвэр нь болцохоор хятад дотроо хүртэх нь маш бага. Одоо хятадаас хямдхан энэ эсрэг төрчмөж үйлдвэрч чаддаг газар дэлхийд байхгүй. Тэр ч одоо яах аргагүй тэрийг хийхээс аргагүй. Бид нар яг хажууд нь байгаад идэг. Яг хажууд нь байгаад идэг. Тэгээ одоо яагаад яг тэрийг ярил олно шалтгаан байгаад байна. Бас нэг сонирхолтой үйл явдал сая болсон шүү дээ. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчөөр Трамп сонгогдчихлоо. Тэгээд үүнтэй холбоотойгоор ер нь дэлхийн улс орон судлаачид хэвлэл мэдээллийнхэн одоо энэ олон улсын энэ геополитикийн хувьд шинэ эрен үе ирж байна тий Трамп сонгогдсон. Тэгээд маш тийм хурц зоригтой шийдвэрүүдийг гаргаад явсан тий сонгогдсныхоо дараа ажлынхаа эхний өдөр. Тэгээд өмнө нэг нь бол яалтчгүй Парисын гэрээ хилцэл тий одоо дэлхийн улс орнууд энэ одоо доктортой хөгжлийн чиглэл рүү яаж явах вэ гэдгээ тохиролцдог ийм маш чухал уулзалт болдог. За одоо энэ гэрээ хилцлээс гарах шийдвэрийг гаргачлаа тий. Тэгэхээр энэ нь эргээд энэ сэргээгдэх эрчим хүчний салбарт бас яаж нөлөөлөх бол гэдэг бас их сонирхолтой асуудал. Маш цаг үеийн болсон асуудлыг хөндөж ярьж байна. Яг нь Трампын тэр миний үзлээр бол одоо Парисын аккордоос гарсан шалтгаан нь тэр хүний одоо Трамп гэдэг хүний өөрийнх нь улс төрийн өнцөг үзэл бодол байх л та. Зүгээр сэргээгдэх эрчим хүчний салбарт нөлөөлөх талаас нь авч үзэх юм бол мэдээж сөрөг. Яг тэгэхээр 2015 оны Парисын хэлцээрээр чинь дэлхийн маш олон улс орнууд энэ дэлхийн дулаалыг буруулахтай холбоотой одоо үүрэг амлалт бие биендээ өгж байгаа л асуудал шүү дээ. Тэр чинь эргээгээд нөгөө санхүүгийн бас амлалтууд өгч байгаа байхгүй. Одоо энэ зориулаад ядагчин эрчим хүч сэргээгдэх эрчим хүчийг баримж гэдэг юм уу тий. Гэтэл Трамп болохоор юу гэж үзсэн бэ гэхээр энэ бол ямар ч хэрэггүй. Ямар ч ач холбогдол байхгүй. Гээд Парисын хэлцээрээс гараад зогсохгүй Трампын үндсэн бодлогуудын нэг нь одоо Америк улсад ингээд инфляци өндөр байгаа, асуудал үүсээд байгаа шалтгаан нь Трампын нүдээр бол energy crisis гэдэг байгаа байхгүй. Тэгээ мань хүн одоо бол ерөөсөө drill baby drill тий газрын тосыг олборл, газыг олборл өнөө уламжлалт. Тийм бүх юмыг энэ чөлөөлж өгье. Америк улс өөрөө эрчим хүчээ үйлдвэрлэх, өөрөө үйлдвэрлэх ёстой. Тэгжиж эрчим хүчний зардал буурж дагаад бус бүх юмний зардал буурна гэдэг ийм илүү тотгошоогоо nationalist гэж нэрлэдэг байсан. Тийм бодлого баримтлаад байгаа байхгүй. Тэр яг хуу тэр хүний өнцгөөс Америк улсын өнцгөөс нь авч үзвэл магадгүй улс оронд ашигтай байж магадгүй. Нөгөө дэлхийн global warming, глобалчлал, Парисын аккорд гэвэл мэдээж тэрний хэсэг. Тэр ингээл нэг юм улс төрийн сонголтын асуудал байна. Тэгээ одоо ерөн сүүлийн үед энэ төрлийн одоо улс төрийн үзэл баримтлал бас их нэлээд ирж аваад байгаа шүү дээ. Трамп ч гэлтгүүд Аргентины шинэ ерөнхийлөгч юмсан ерөнхийлөгч төстэй. Канадын шинэ ерөнхийлөгч бас сая түрүү явсан оронд нь яг Трамптай төстэй хүн болчих магадлал аюул өндөр байгаад байгаа байхгүй. Зэрэг сонирхолтой. Цаашаа юм яаж өрнөх юм би бол мэдээж сайн хэлж мэдгүй. Тэр хувь өнөөхөө үднэс энэ үйл явдлууд манай Монголд бас яаж буух бол? Тий. Миний бодлоор бас их сонирхолтой. Одоо Монгол улс их сонин нөхцөл байдалд байдаг. Одоо Монгол Орос хятадын дунд байдгаас гадна их өргөн удамд газар нутагтай. Тэгээд сэргээгдэх барийг ихлээр айгүй хол зайтай, айгүй хөнгөрөнгө оруулах шаардлагын төвөгтэй нөхцөл байдал байдаг байхгүй.
Тэнгүүд Монгол улс одоо жишээ нь сэргээгдэх рүү ингээд яарад дайраад орчих ихлээр бас тийм амархан биш. Одоо за энгийн жишээ авъя л да. Монгол улсын говьд маш их салхи байна. За тэнд тест хамгийн том салхины станц бариад эрчим хүч нийлүүлэнгүүд тэрийг дагаад шийдвэрлэх асуудал маш олон. За тэр эрчим хүчийг яаж дамжуулах юм? Монгол улсын хууль эрх зүйн орчин тэр хэмжээний хөрөнгө оруулалтыг татах боломж байгаа юм. Хин тэрийг барих юм? Монгол тэрийг нь бариад дараа нь маллаад ачлаад аваад явах хүн байгаа юм. Тэнд аюул олон асуудал байна. Тэгэхээр зүгээр түрүүний Трампын хэлсэн тийм дотгошоогоо өөрийгөө бодсон бодлого нь магадгүй Монгол шиг ийм улс орн бас тохиромжтой юм шиг нэг талаас. Нөгөө талаас ингээд бас хэтгчий хэтэрхий дотгошоогоо байгаа талаа нөгөө гаднаас авч ирэх одоо Монгол улсад хөрөнгө оруулалт гадны хамтын амжилт хэрэгтэй юм тий. Тэр энэ аль аль нэг нь айгүй ингэж тэнцвэржүүлж баланслуулж авч явах шаардлагатай болно гэж харсан. Саяхан би бас өөртөө ч ярилцлагатай холбоотойгоор юу яасан бэхгүй Монголын эрчим хүчний одоо шилжилтийн эрчим хүчний хөгжлийн чиглэлээр баримтлах бодлого гэж гарсан юм байна шүү дээ 2015-аас 2030 оны хооронд. Тэгээд энэ дээр бол сэргээгдэх эрчим хүчийг ингэж хөгжүүлсэн, суурилгацсан хүчин чадлыг ингэж нэмэн эгийн голын цахилгаан станцыг барьж дуусгасан байна гэд маш сайхан зүйлсийг бичсэн байна л да. Тэгээд энэндээ манайх ер нь хаах нь явж байгаа бол энэ амлалтууд ер нь үнэхээр энэ дээр бичсэн шиг те энэ чиг баримжааныхаа дагуу энэ бодлогынхаа дагуу ер нь явж чадж байгаа болов. Ер нь Монгол улсын сэргээгдэх эрчим хүчний бодлого тэр хөгжил нь одоо хаах нь яваа вэ? За яг төрийн бодлого талаас бол миний мэдхийн манай засгийн газрын одоо баримталж байгаа алсын хараа 25 гэдэг бодлого байгаа шүү. Тэгээ миний ойлгож байгаа тэр бол яг ингээд урдаа барих юмхий мастер төлөвлөгөө гэж явж байгаа юм шиг байлээ. Алсын хараа 25 дотор миний санаж байгаагаар эрчим хүчийн салбар дээр бол хэд хэдэн асуудлыг тодорхой гаргаад ирсэн байсан. Номер 1 миний ойлгож байгаагаар хамгийн их нь эрчим хүчний хараат бус байдал. За тэрийгээ дагаад хараат бус байханд бол шинэ эрчим хүчний их үүсвэр барих хэрэгтэй. Гэдгээрээ нэг тийм юуны тухайн төрөлгөө сэргээгдэх барих гэхгүй. Одоо Монгол улс юугаар баянгүй бол байгалийн баялагаар баян шүү дээ. Нүүрс шиг их юм алга. Тэгэхээр зүгээр бас энгийн логикоор бодох юм бол сэргээгдэх гэж дарихаас өмнө эхлээд энэ эрчим хүчний системийг бэхжүүлэхэд бол нүүрс станц барихаас өөр аргагүй юм шиг байна. Гэхдээ 100% нүүрсээр явна гэхэл бас хэцүү. Яг тэгэхээр одоо яг үүндээ дэлхий дээр нүүрс станц барья, Монголд барья гэд гадагшаа зах зээл дээр очиод хөрөнгө оруулалтыг хийвэл хинч мөнгө. Одоо олон улсын EBRD гэдэг юм уу, EDB гэдэг юм уу дэлхийн том санхүүгийн байгууллагууд нүүрс станцд ер нь хөрөнгө оруулахаа багасгацсан шүү дээ. Хятад улс бол бүр вообще мөнгө өгөхгүй гэдээ бүр олон улс зарлцсан байх чинь. Тэгэхээр тэнд нэг тийм асуудал байдаг. Эрчим хүчээ хараат бас баймаар байна, нэмэлт их үүсвэр барьмаар байна, нүүрс их байна. Нүүрс нь хямдхан байна, маш энгийн бид нар өөрсдөө ажилуулж чадна. Манай бүх станцууд нь нүүрс станц шүү дээ. За тэрнтэй зэрэгцүүлээ нөгөө сэргээгдэх бас хайж болно. Тэгэнгүүт бас 20-50 дээр юу гэж хэлсэн байдг вэ гэхээр одоо манай нийт системийн тодорхой хувь ингээд сэргээгдэх эрчим хүчнээс үйлдвэрлэх ёстой гэдэг. Миний харж байгаагаар тэрэндээ бол бараг л хүрсэн. Гэхдээ хэрэглээ байнга нэмэгдэж байгаа. Тэр энийгээ дагаад сэргээгдэхэж давхар хийгээд суурь чадал буюу энэ нүүрс станцынхаа хөгжүүлэлтийг гэсэн давхар хийгээл ингээд зэрэг явах хэрэгтэй байх гэж бодож байна. Зөвхөн сэргээгдэх эрчим хүчний салбарын хувьд бол уг нь бол харьцангуй гайгүй одоо манай чинь нэлээд хэдэн станцаар угаасаа манай хэрэглээ айгүй бага байхгүй. Тэгэхээр хэдийн хэмжээний нэг тодорхой төвшөнд очиод юм чинь зогсон шүү дээ. Тэгэхгүй бол ингээл байнгын бариад ингэж бас байхгүй. Тэгээ шингээх асуудал байгаа шүү дээ. Энэ дээр нэг хоёр ойлголт яваад байгаа тийм. Би бол Вэлст сурсан. Тэгээ Вэлст бол 2020 онд хамгийн сүүлчийнхээ нүүрсний цахилгаан станцыг хаасан байдаг байхгүй юу? Тэгэхээр одоо ер нь огт нүүрсээр ажилладаг цахилгаан станцыг ажиллуулахгүй гэсэн. Тэгээд өөрсдийнхөө бодлогод бол одоо 50 хүртэлх хувьдаа сэргээгдэх эрчим хүчээр цахилгаанаа ханганаа гэсэн бодлого баримтлаад тэрэндээ баг хүрж ийн гэсэн дүгнэлт судалгаа гарсан байлээ. Тэгээд энэ дээр нэг ойлголт явж байгаа нь сэргээгдэх эрчим хүчээр цахилгааныхаа их үүсвэрийг бий болгоё. Нөгөө талд хэрэглээгээ бууруулъя. Цахилгааны хэрэглээ хэмнэлтийг бий болгох гэсэн хоёр ойлголт яваад байна тий. Гэтэл манай хувьд болохоор
одоо нөгөө хүн ам нэмэгдээд Улаанбаатар хотын суурьшил ихсгийн хэрээр одоо нөгөө манайч хөгжиж байгаа улс учраас цахилгааных нь хэрэглээ улам бүр нэмэгдэж байгаа. Тий. Манай хэрэглээ яг үнэ айгүй эрчимтэй нэмэгдэж байгаа. Эрчимчийн зохицуулах хорооноос гаргадаг тайлангаар бол манай хэрэглээ жил болгон 6-аас 8% тогтмол нэмэгдэх юм. Одоо ингээл гараал харуултаа баруун солгоог байсан байж штэ тий. Тэгэхээр хэрэглээ бол маш их байгаа. Дулааны гэдээ бас нэг тустай асуудал гэдэг. Түрүү яг Кардифийн жишээг дурдж явах шиг байна. Яг нэг ийм асуудал байдаг юм л да. Сэргээгдэх эрчим хүч гээд хэлэхлээр нүүрсэн станц чинь ингээд нэг асаачвал ингээд тогтмол ажиллаж идэг байхгүй. Одоо ямар нэг асуудал мэдээж гарахтай тогтмол. За тэгэнгүүт юу гэдэг нь нарны станцаар жишээ. Шүн бол яах вэ? Тэр чинь эрчим хүч авахгүй шүү, гарахгүй шүү дээ. За салхи станц салхи зогсчул яах вэ? За бүр шөнийн цагаар наргуу салхихгүй байвал яах вэ? Тэгэхээр нэг юм түгээмэл ойлголт байдаг нь ингээл зааста тэдэн хувь сэргээгдэх дээр авчна гэдээ ярьдаг боловч яг бодит амьдрал дээр 100% сэргээгдэхээр явдаг систем чаач байх боломжгүй. Тэр нь техник юу. Яг түрүүний хэлдэг нар салхи байхгүй бол тэгэл таг зогсох байхгүй. Гэтэл хэрэглээ бол мөнхөд байж байгаа шүү дээ, тий. Хэрэглээ бол газар бас хангаж л байгаа юм билээ. Тий. Тэгэнгүүт яг үнэ. Одоо тэгэнгүүт наад дээр чинь тэр суур чадал буюу одоо Европын айлч байна, англич бай, Европын холбооч бай. Суур чадал гэдэг юм байнга байж байгаа. Тэр нь нөгөө л нүүрс мөн л нүүрс юм уу, газ юм уу тий. За тэрэн дээр нэмээд тодорхой хэмжээг нь сэргээгдэх болох, аль болох их хэмжээгээр сэргээгдэх болох гэдэг тийм л арга хэмжээ авч байгаа. Тэрнээс биш 100% ирээдүйд сэргээгдэх болно гэдэг бол маш хэцүү. За яг нэг арга нь нөгөө батарей хороогоор одоо сүүлийн үед батарей цахилгаан машины хэрэглээ маш их нэмэгдэж байгаа. Тэр арга нь нүүрсийг халж байгаа боломж нь батарейнд эрчим хүчээ хөрөмтлүүлж хагаад саяны одоо салхи малхын зогсонгод батарейнаас авч байгаа ингэж ийм л боломж байгаа. За тэгэнгүүт батарейг оруулаад ирэнгүүт үүсэж байгаа асуудал нь хөрөнгө оруулалт. Батарей үнэтэй маш үнэтэй. За одоо юу гэдэг манай 4-р цахилгаан станц 700 мегаватт хүчин чадалтай байдаг байхгүй. За тэр нь одоо 700 мегаватт гэхээр одоо манай Монгол одоо Монгол улсын нийт хэрэглээний бараг тална шүү дээ. Үйлдвэрлэж байгаа цахилгааны бараг 70% баггүй. Тэгэнгүүт за жишээ нь 700 мегаватт манай 4-р станц цахилгаан станц шиг хэмжээний батарей барья гэж бодъё. Тэр бол бүр авраг том юм байх баггүй. Тэгэнгүүт тэрний хөрөнгө оруулалт гэж маш их. Дээрээс нь батарей ч өөрөө ингээд насжилттай бас нэг 20 жил болоод нөгөө батарей чинь утасны батарей нурдаг шүү дээ. Тэрэн шиг нурдаг мурдаг гэх юм асуудал. Тэгэхээр яг юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр мэдээж сэргээгдэх хийх ёстой. Одоо олон янзын шалтгаан байгаа. Гэхдээ бас нөгөө техникийн талаасаа яг юу болох вэ, болохгүй, боломжтой боломжгүй гэдгийг аягүй сайн ялгаж салгаж ойлгох хэрэгтэй юм шиг байна. Тэр ч манай Монгол шиг ийм одоо жижиг бөгөөд эмзэг систем дээр бол сэргээгдэхийг ярихдаа нэлээд тооцоололтой ярихгүй бол ааста нэрээ авчраал барьчихна гэж бас болохгүй юм шиг байна. Тэрийг бас хүмүүс их сайн ойлгохгүй. Ер нь бол сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэе гэл олон одоо хилцүүлэгч юм уу яриа Монголд 4 жил байдаг тийм хүмүүс ярьж л байдаг. Гэхдээ яг бодит манад хийгдэж болох хэмжээ гэж байдаг юм уу? Одоо яг одоо бодит за мэдээж 100% ажиллана гэж байхгүй гэж хэлж штэ тийм. Тэгэхээр за манай төвшөнд бол нэг ийм 10%д нь л бид нэг цахилгааныхаа хэрэглээг сэргээгдээс гаргах ч юм уу дулааныхаа хэрэглээг гаргах боломжтой байна гэсэн нэг тийм тооцоололч гэдэг юм уу? Бага манай түрүүний хэлсэн алсын хараа 2050 дээр суурилагдсан хүчин чадлын 30%-ийг сэргээгдэх байна гэсэн тоо байдаг шиг санаж байна. Ер нь нэг юм 3.1 гэдэг харьцаагаар юм шиг байлээ. Тэгээ ер нь тэр тоондоо бол бараг очсон шүү дээ. Одоо Монголд бол хэд хэдэн сэргээгдэх эрчим хүчний нэлээд олон их усрууд орцсон салхины нарны. Тэгээд яагаад сэргээгдэх нь ингээд баригдаад гэсэн мэтлэр нүүрсийн станц сүүлийн 30 жил баригдаагүй гэхэл яг түрүүний нөгөө хөрөнгө оруулалт санхүүжилтийн асуудал нь сэргээгдэх дээр илүү сонирхолтой байгаад байгаа. Олон улсын хөрөнгө оруулагчид бол дээрээс нь сэргээгдэхин салбарт хувийн хвшил илүү төлөвлөгөө ажилласан. Тэгэнгүүт нь яг энэ суур чадал буюу нүүрсний станцыг улсаасаа барих асуудалтай бас сүүлийн 30 жил жоох дасралтай ажиллалаа. Тэгэнгүүт ямар асуудал үүссэн бэ гэхэл сэргээгдэх нь айгүй хурдцтай жоох дөрүлээ явцсан. Тэгэхээр ингээд альва систем сэргээгдэхийг барьж байгаа бол суур чадал нь яг дагаад ингээд явж байгаа хэрэгтэй.
тэгжиж нөгөө их том сэргээгдэх одоо ингээд түрүүний хэлсэн асуудлаар ингээд сүлжээгээр нууж унгаахгүй тул баланстай байх хэрэгтэй. Гэтэл сая тэр маань яг Монголд явсан бол тээ. Тэгэхээр тодорхой лимит бол байгаа. Сэргээгдэх ер нь юм гацалтанд орцсон юм байна да. Үгүй. Тэгээд яг бидний өдөр тутмын амьдралд бол мэддэхгүй байгаа байхгүй. Одоо жишээ нь би гараад одоо хаанаас тэр сэргээгдэх чинь хүчин хэрэглэгдээд миний өдөр тутмын хэрэглээнд байгааг бол би бол мэдэхгүй байна. Тэр нь одоо ингээд хаагур нь хэрэглэгдээд тэр 30% нь хүрээд яваад байгаа юм бол гэдэг бас их сонин санагдчихэв. Харин тэрийг одоо жишээ нь ингээд гэрлээ хасаагаал тог ирэхэд нэг л электрон одоо нэг л электрон ярьж байгаа шүү. Тэрийг за энэ нь эндээс ирсэн минь энд ялах ямар ч боломж байхгүй. Нэг том хэрэглэл явж байгаа. За яг хөө зүгээр бүр сонирхмоор бол одоо диспетчер үндэсний төв ч юм уу эрчимчийн зохицуулах хорооны вебсайт руу ороод ингээд зарим нэг мэдээлэлүүд нь харагдчихэдэг. Одоо жишээ нь өвлийн ачаал яг одоо хамгийн хүүтэн үе үү те. Энэ үед манай системийн хэд хаанаас эрчим хүч аль станцаас ирж байгаа гэдэг мэдээлэл бол харж байна. Тэгэхээр одоо сэргээгдэх эрчим хүчнээс ирж байгаа цахилгаан станц дулаан нь одоо бидний энд ороод явж байгаа л гэсэн үг юм. Хэрэглэн дотор маань явж байгаа. Бидэрт бол мэддэхгүй. Гэхдээ ингээд тэр мэдээллийг нь харж болно. Тий. Тэгээ одоохондоо бол миний ойлгож байгаагаар яг түрүүний хэлсэн суур чадлаа сайн давхар нэмж явахгүй бол сэргээгдэх бол бас нэлээд сүүлийн үед нэлээд станц баригдсан. Ер нь бол одоо эрчим хүчний түгээлт, дамжуулалт 100% төрийн зохицуулалттай бидний нөгөө яриад байдаг centralized тийм одоо юм төвийн бодлого төр нь өөрөө менежер хийгээд ингээд энэ эрчим хүчний салбараа ажилуулад байна. Саяхан манай нэг найз тэгж ярьж ирсэн байхгүй Австралид гэр бүлээрээ очиж суралцаад ирсэн чинь нөгөө очиод байрандаа орсон чинь ингээд 10-20 цахилгаан компани мэдээлэл байна гинэ. Тэр нь ямар учиртай гэхээр та гэртээ очиж байгаа тэр цахилгаан эрчим хүчтэй дулаанаа сонгоод хаанаас авах вэ? Аль компаниас авах вэ? Үнийн сонголтуудтай. Тэгээд тухайн хүн сонгоод за би энэ эрчим хүчний компанитай гэрээ байгуулад өөрийнхөө эрчим хүчийг авъя гэдэг ингээд сонголттой. Тэгээ явж итэл за энэ надад таалагдахгүй байна, үнэн болохгүй байна ч гэдэг юм арай өндөр гараад байна гэх юм бол за эднийхтэй гэрээгээ цуцлаад дараа чи энийг сонгоё гэдэг юм зах зээлийн өрсөлдөөнтэй явдаг юм байна гэж бүр гайхаж ирсэн байсан байхгүй. Бид нар чинь нөгөө нэг өсөж төрснөөс хойш бол ерөөсөө л улсаас нэг тарифаар нөгөө тогны мөнгө гарна гэж нөгөө бид нар чинь тогны мөнгөө төлнө гэж явдаг байсан шүү дээ банк руу тий. Тэгээл тэр нь нэг тийм айхтар их биш. Гэхдээ нөгөө хэрэглээнийхээ хэрнээ бас нэг ийм их өндөр үнэтэй бол биш. Тэгээд барыг нэг улсаас энийг нь өнгөө хангаж өгөх ёстой юм шигээр ойлгож ингэж явж байгаа шүү дээ тий. Тэгэнгүүт Австралч гэдэг юм уу бусад ингээд улс оронд очсон монголчууд өө чинь ингээд хувийн хөвшил ороод ирсэн байдгийн байж тээ гэдгийг мэдэрсэн байна л та. Тэгээ эн чинь нөгөө decentralized буюу тэгээ нөгөө төвөөсөө цуглаасан зах зээлийн зарчим руугаа орсон. Тэгээ зах зээлийн зарчим руу ороод ирэхээр тэр нөгөө санхүүжилт, хөрөнгө оруулалт энэ салбар чинь өөрөө орчин үеийн чилж хөгжих ингээд нөгөө боломж бололцоо нэгдээд ирдэг юм уу гэж саяас ярьж исэн байхгүй юу. Тэгэхээр энэ тал дээр та зүгээр хувь хүний үзэл бодол чинь ямар байдаг вэ? Бас сая нэг халуун хүн хэлцүүлгүүд ч гэсэн ер нь яваад өнгөрлөө шүү дээ. Тариф нэмэгдчихлээ гэл энэ нь зөв эсвэл буруу гэл ингээд хоёр талд нийгмээрээ хуваагдлаа шүү дээ. За Монгол улсын хувьд бол яг саяны таны хэлсэн нөхцөл хэвээр л байна. Одоо сар болгоно нэг айл өрхийн тариф гэдэг нэг тариф байж байгаа. Тэрний хадагуу мөнгө нь гараад ингээл төлөөл ингээл бүх юм централайз хийвэр байгаа. Түрүүний Австралийн жишээ бол одоо нэг экстрим нь бол нөгөө экстрим тэр гэдэг юм уу тийм. Тэгээд 100% либералчлагдсан их усрээ өөрөө сонгоод ингээд дэлгүүрээс хөтлөж авч байгаа юм шиг үнэ харж байгаа хамж штэ. За яг хөө Монгол улс хараахан шууд ингээл сэтгэл хөдлөлөөрөө шууд тийшээ дахиад очих хараахан боломж байхгүй. Энэхэр бол тэр чинь хууль эрх зүйн орчин бүрджиж тийм орчныг бүрдүүлэлт маш их бэлтгэл ажил хэрэгтэй. Гэхдээ зүгээр тэрнлөө угаасаа өсөөгөө явах байх гэж найдаж байгаа. Яг түрүүний хэлсэн одоо юм төвлөрсөн төрийн төрөөр бодлогоор барьсан ийм салбарын яг нэг онцлог нь тариф нэг төвсөнд удаан баригдаад түрүүн хэлсэн ингээд салбар олон жил алдагдaltaй ажилласан тий. Энийгээ дагаад сая энэ хамтарсан засгийн газар ярилцж байгаа тарифыг жишээ нэмлээ шүү дээ. Зүгээр миний хувь хүний бодлоор бол зүгээр энгийн зах зээлийн зарчмаараа
яаж ч удсан альва бараа бүтээгдэхүүн байн өртгөөсөө бага үнээр зараад байвал чи яванда тампуурал байхгүй болно шүү дээ. Тэгэхээр тэрийг бол шийдэхийн тулд тодорхой хэмжээгээр тариф нөхөс арга байгаагүй байна. Гэхдээ бас энэ чинь нөгөө эдийн засагт үзүүлэх шок гэж нэг юм байна тий. Шууд огцом даблдаад 3 4 дахин чих юм бол хэрэг нөлөө сөрөг нөлөө маш их байна. Тэгэхээр ингээл шатараатай арга хэмжээ аваад явж байгаа ихний алхам нь бол гэж харж байна. Зүгээр цаашдаа яах вэ гэдэг дээр хятадаар одоо жишээ авъя л да. Бүгд найрамд хятад улс бол дэлхийн хамгийн том эрчим хүч үйлдвэрлэгч хэрэглэгч. Том сүлжээ хамтарч ажилладаг. Хятад улс одоо улс орон даяараа системээ бүрэн шинжилээд яг саяны ярьдаг шиг юм либерал буюу одоо юм чөлөө зах зээлийн систем шилжчихсэн. Тэр шилжилт нь одоо яг явагдаад ерөөхдөө дуусч байгаа шиг байна. Тэгэхээр нь ямар зарчмаар ажилладаг вэ гэхээр эрчим хүч үйлдвэрлэж байгаа хүмүүс нь чөлөөтэй өөрсдийнхөө үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнээ эрчим хүчний бирж дээр ингээд харилцаалдаг. За юу гэдэг би одоо энэс энэ хугацаанд ийм хэмжээний эрчим хүчийг ийм үнээр зарж чадна гэдэг бирж дээр авчиж авчиж байгаа байхгүй. Тэгэнгүүт ингээд бүгдээрээ бүтээгдэхүүнээ санал болгох нь шүү дээ. Тэгэнгүүт эндээс хэрэглэгч нар нь орж ирээд тэр нь одоо айл өрхөж байж болно, том үйлдвэрүүд байж болно, их том хэрэглээд. Тэд нар харж байгаа за энэ нь над хамгийн тохиромжтой байна. Тэгэнгүүт тэрэн дээр улс нь ямар үүрэг үүсгэж байна гэхээр цэвэр зохицуулагчийн үүрэг үүсгдэг. Дунд нь. Одоо тий эрх зүйн хуулинд орчин бүрдүүлж өгж байна, маргааны шийдвэрлэж өгж байна. Тэр эрчим хүчний платформыг нь мейнтейн хийгээд ажилуулж өгч байна тий. Тэгээд генератор буюу үйлдвэрлэгч, консюмер буюу хэрэглэгч нь төрийн зохицуулалтынхаа хүрээнд дундаа уулзаад хамгийн ашигтай биеиндээ ашигтай байдлаар ингэ эрчим хүчийг үйлдвэрлээд хэрэглээд ингэ явчихж байгаа. Одоо манайд тийм биш байна. Одоо манайд хэрэглэгч нь өгж байгааг нь лавж гин. Ямар сонголт байхгүй, сонголт байхгүй. Үйлдвэрлэгч нь ингээд төрөөсөө бүгд төрийн өмчт компаниуд учраас ингээл тогтсон тарифтай тэрүүгээр ингээл диспетчер үндэсний төгрөг нь нийлүүлээд тэр нь ингээл түүхийгээр дамжуулаад ингээл явж байгаа байхгүй. Тэгэхээр нэ тогны хязгаарлалтанд байна. Одоо эрчим хүчийн дутагдал үүсэж чинь жил болгон хэрэглээ нэмэгдэж чинь. Тэгэхээр энэ дээр ингээд одоо засгийн газар авж байгаа эрчим хүчний реформ нь энэ бүх юмыг харж байгаа л байна л та. Энийг шийдвэрлэх талаас нь та одоо арга хэмжээ авах гэсэн юм шүү дээ. Энэ тарифыг нэмэгдүүлсэн ихний алхам л байна гэж харж байна. Ингээ бодохоор би нөгөө тарифыг нэмэгдүүлсэн нь за зөв юм байна гэдэг байр суурь очих гээд байгаа байхгүй. Тийм би бас тэгж бодож байна. Зөв ер нь альва юмд айгүй тийм одоо логиктой тий тооцоололтой зүгээр юм энгийнээр хандах хэрэгтэй. Тэрэнд айгүй тийм сэтгэлийн хөдлөлөөр хандхаас өмнө яагаад ийм нөхцөл байдал байна? Нэмэх шалтгаан юу вэ гэдэг талаас нь бодж үзвэл нэмсэн зүг байгаа. Яг хөө эргүүлээд нөгөө талаас ярьдаг хүмүүс нь энийг нэмж яхахын оронд хэрэглээгээ багасгахыг хэмнэлт хийн гэж ярьж байгаа юм. Тэр нь ч бас зөв. Гэхдээ яг өнөөдрийн байдал дээр одоо айл дээр очиод за танах тэдээс тэдэн цагийн оронд тэр юм хийчихв шүү дээ. Тэрийг тэгж зохицуулах нь айгүй хэцүү байна. Чи ингээд соёлын хэрэглээний асуудал болоод цаг орно. Зан үйлийн маш төвхтэй харин тийм. Тэгэхээр одоо нөгөө тог маань маш хямдхан хүмүүс ингээд англиар нөгөө take it for granted гэдэг үг байдаг шүү дээ тий. Ингээд нэг тоодог байж л байдгийг энэ бол ингээд байж идэв гэдэг тийм сэтгэлгээгээр энд хандаад ахлаар хаа замбраагүй хэлдэг тий. Юм асаалтаа орхидог. Одоо нөгөө ковид үеэр чинь одоо энэ чинь маш айгүй хэцүүлээ шүү гэдэг. Ковид үеэр тог нэгсэн үнгүй байсан шүү дээ. Тэр үе чинь туслангийн байшин ингээд бүрээс халаалтаа дээдлэлээр тавиад орхисон байсан юм чинь гэдэг байна. Тиймэрхүү юмыг бол одоо юу гэдэг өөрчлөлт цаг хугацаа гарах баг. Тэгэхээр тэр хүртэл салбар маань бас ингээд муудаад иж болох байх. Одоо ер нь хаус барьсан гэх. Одоо хаус өдөр амны орон сууц барьж байгаа зүгээр энгийн чи бид нар тий барьлаа гэхэд ер нь одоо сэргээгдэх эрчим хүчээрч гэдэг юм уу цахилгаан дулаанаа шийдэх юм боломж нь манад хэр байгаа вэ? Технологи нь үнэтэй байгаа юу? Уг нь бол ингээд хэвчтэй тас хэмбэрч ийн гэж хэлж штэ тий. Тэгэхээр ер нь энгийн иргэд энийг ингээд шийдвэрлэх боломж одоо өөрсдийнхөө зүгээс л хувь нэмэр оруулах гэдэг штэ тий. Уламжлалт хэрэглэнээс татгалзаад сэргээгдэх эрчим хүчийг хэрэглэе гэдэг боломж зөндөө байгаа. Бүр 100% өөрийгөө сэргээгдэх шийдсэн алууд ч гэсэн зөндөл сүүлийн үед айгүйх олширч байна. Одоо ингээд сүүлийн үед ингээд тог тасраад тий тэр зам цуслангийн орионд ингээд байсгаар тог тасрал юм хүмүүс шатаж мартаад айлаа уусталтай. Тэгээ нөгөө тим орчин нөхцөл үүсээд ирэхлээр хүмүүс чинь өссөн өсөөгөө шийдэл рүүгээ шийдлээ хайгаад эхэлж байгаа.
Тэгэнгүүт одоо хятад үйлдвэрлэсэн батарейны, нарны ийм хослол янз янзын шийдлүүд зөндөл гараад ирсэн байл. Гэхдээ зүгээр анзаараад хаад нэг асуудал нь манай гол асуудал нь хүүтний үйлдвэрлэл. Одоо за зуны цогт бол хамаа алах тий. Нарны жижиг панел тавиад ингээд нэг зургт мургт юу хийх юм ажиллаж болж байгаа. Манай гол хэрэглээ үлийн эд хүүтнэр дулаанаа шийдэх асуудал болчиход байгаа шүү дээ. Одоо ямар нүүрс түлээд хэлтэй биш. Одоо ихэнх цуслынхаа байшингууд цахилгаанаар халж байгаа шүү дээ. Нэг болж нэг шалан халдаг. Нэг цахилгаан юм гүйлгээд паар тавьчихсан юм тий. Тэнгүүд тэрний цахилгааны хэрэглээ нэлээд өндөр. Тэрийг шийднэхлээр айгүй том батарей одоо айлын түвшинд тавьлаар айгүй том батарей тавина. 100% нараар ихлээр нөгөө түрүүний шүүн болохоор яах вэ гэдэг асуудал. Тэгэхээр тэрний нэг ихний хөрөнгө оруулалт нь жоохон өндөр, стил жоохон өндөр л байгаа юм шиг байна. Тэгэхээр ингээд одоо манай хойгороо гэр ороод 200-300 мянган өрхийг яагаад ташраар нь нарны панелээр шийдэж болдгоо энэ хүмүүс ярьж байлаа. Тийм шалтгаан. Тэр нь ингээд мөнгө төгрөгийн л асуудал голцоолол өгч байгаа юм л да. Гэхдээ тэглээгээд болохгүй гэсэн үг бол биш. Янз янзын шийдлүүд төрөл төрлөөрөө л байна. Хийдэг янз янзын компаниуд юм уу байдаг л болсон. Холимог гэж яриад байгаа. Тий, одоо инженеэр ярил юуныхаа төслийнхаа байшингийн дээврийг талбайг нь тооцоолж байгаа л нарны панел тавиал. Тэгэл доороо батарей хураагаар тавиал. Тэгэл өдрийн цагаар нөгөө нарнаас ирсэн эрчим хүчээ батарейнд хөрөнгөлүүлчихэл яг эд хэрэглэх үеэр нөгөө батарейнаас аваа хэрэглэждэг. Эсвэл өдрийн цагаар нарнаас шууд аваа хэрэглэждэг. Бүр 100% огт сүлжээний холбогдоогүй одоо их хөдөө зайдуу мэдгүй газрууд бол тэгж шийдсэн тохиолдол байна. Тэг яг их том хэрэглээд бол үнэтэй. Арчин хүчний сэдвээр нэг сүүлийн ганц асуултыг асуугаад тэгээд илүү нөгөө чивнингийн талаар ярих гэж бодлоо. Одоо хоёр хөрштэйгөө ялангуяа урд хөрштэйгөө ч юм уу тийм энэ сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлж байгаа энэ урд хөрштэйгөө манай Монгол улс хамтарч ажиллах. Тэгээ хамтын ажиллагааг хөгжүүлэх ямар шийдлүүд байна вэ? Ямар санаачлагууд явагдаж байгаа вэ? За урд хөрш гэж онцгойг хэлж байгаа нь бас их зүг байна. Ягаад гэвэл яг харахгүй манай урд хөршөд энэ одоо сэргээгдэх эрчим хүчийн салбар нь асар урттай хөгжөөд дэлхийд дээр номер 1 л болчиход байна. Дэлхийд дээр номер 1 салхины турбин, нарны панел үйлдвэрлэж байгаа компаниуд урд хөршийн компаниуд байна. Тэгээд яг хөө сүүлд анзаараад байхад хятадын компаниудтай сая энэ хоёр талд нэг нь багнуурт, нэг нь сонгон батарейны хураагаар гээд барьсан шүү дээ. Одоо яг эд оргил ачааллын үеэр айгүйх нэмэртэй байх шиг байна. Тэгэхээр цаашдаа эрчим хүчийн салбарт бид нар одоо хүсээгүүл урд хөрштэйгөл хамтраал ажиллах баг. Тэгээд тэр тус маань салхин турбины технологи бол айгүй сайн хөгжсөн, айгүй том өндөр чадлын авраг турбинуудыг хийдэг болсон юм байна л да. Тэгэхээр сая эдийн засгийн Давосын юм дээр World Economic Forum дээр орж ханд сайд Европын цэргийн босголт хөгжлийн банктай их том зурлаа гэдээ олон мэдээлж байгаа шиг байсан. Тэгээд тэрний хүрээнд одоо Монгол улс сэргээгдэх эрчим хүч барих бол санхүүжилтэн тэн дээр сэрж байгаа ч гэсэн тоног төхөөрөмж нь одоо удаас л ярих байх гэж би бодож байна. Монгол улсын логистик талаасаа бодсон ч гэсэн тэр нь илүү хэм төсөр тусах байх л та. Тэр бол сурах юм чих байгаа байх одоо оруулж ирэх технологийн шийдэлч бас зөндөө байгаа. Тэр энэ угаасаа зөрүүл явах гэж байна. Биотинто сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа гэсэн. Тэгээд энэ талаар хоёулаа түрүү нөгөө подкастын ихэнд хальт дурдаад өнгөрсөн. Тэгээд энэ талаар бас мэдээлэл өгвөл. За яг хуу Rio Tinto Group нь 2050 он гэхэд тэг ялгаралтай одоо нөгөө нүүрс хүчлийн ялгарал тэг ялгаралтай болгоно гэдэг англиар бол net zero гэж хэлээд байгаа шүү дээ. Тийм амлалтыг одоо өөрөө өөртөө өгсөн олон нийт мэдээлсэн байж байгаа. За оюутлогоо компани ч гэсэн бас хөлөмжийг буулгах тодорхой стратегийн зорилттой тавьсан ажиллаж байгаа. Тэгэхээр Rio Tinto-гийн хувьд Монгол улсад одоо үндсэн ажиллаж байгаа гол юу нэ үйл ажиллагааны оюутлогоо байгаа шүү дээ. Тэгэхээр оюутлогоогийн хувьд бол эрчим хүч одоо хөлөмжийн ялгаруулалтын хамгийн том хувь үздэг байхгүй. Эрчим хүчнээс үүдэлтэй хөлөмжийн ялгаруул. Тэгэхээр энэ логикоор хэрвээ Rio Tinto Group оюутлогоо хөлөмжийг одоо Монголд бууруулнаа, өөрийнхөө үйл ажиллагаанаас хамаарсан хөлөмжийг бууруулнаа гэвэл эрчим хүчин дээр ямар нэгэн хэрэгтэй болж байна л да. Өөрөөр сэргээгдэх эрчим хүч.
Тэгээ бас хүмүүс мэддгүй байж магадгүй оюутлогоо урахад чинь эрчим хүч урдаас хятаас авдаг байхгүй. Монголоос биш. Тэгээ бүр анх үйл ажиллагаа нь эхэлснээсээ хойш хятаас авч байгаа. Тэгээ яг хөө сүүлийн үед энэ хэрэглээгээ зарим хэрэглээгээ дотоодын сэргээгт эрчим хүчний их усрээс хангах гэдэг холбоотой судалгаа бэлтгэл ажлуудыг бол хийгээд зориод явж байгаа. Гэж эндээ бас засгийн газартай эрчим хүчний яамтай нэгт хамтарч ажиллаж ижил амжилттай хэрэгжинэ. Одоо тэр хүрээнд ажиллаа хийгээл явж байгаа та. Энэ төслийг нь тэгээд одоо тий би энд нь оролцоод ахалж явж байгаад одоо ерөөхдөө бас оролцоод явж байгаа гэсэн. За хоёлаа одоо нөгөө чивнэн рүү жоохон яриагаа. За одоо жоохон чивнэнгийн одоо хөнгөн юм яриа. Баах эрчим хүч. Эрчим хүч ярьчлаа. За. Ер нь дараа их сургуулийг яагаад сонгон суралцах болсон юм бэ? Сургуулийн чинь онцлог тий. Чивнэнгээр одоо бас явах гад манай подкастыг үзэж байгаа залуучууд бас байгаа бах. Тэгээд нөгөө сургууль сонголтоо хийдэн шүү дээ тий. Топ 3 одоо хамгийн сурахыг хүсэж байгаа 3 сургууль гээл энэ дээр чинь бас нэлээд эргэлздэг тий. Одоо аль хэсэг рүү нь явах уу, аль сургууль нь байх уу, ерөнхийдөө санал болгож байгаа хөтөлбөрүүд нь бол нийтлэхээрээ байгаа гэдэг шүү дээ тий. Тэгээд нөгөө дараа их сургуулийн байрлаж байгаа хот нь бас ямар хөө байсан бэ? Тэр туршлагаас бас нэлээд олон жилийн юм сэргэн санаж ярих юм шиг байна тий. Гэтэ би их тод санаж байна. Яг хөө миний сурсан мэргэжил санхүү хөрөнгө оруулалт. Тэгээд санхүү хөрөнгө оруулалт чинь дандаа нөгөө их сургуулиуд чинь хажуудаа бизнесийн сургуультайгаа байдаг шүү дээ тий. Тэгээд Durham University Business School гэдэг DUBS гэдэг UBS гэдэг тэр бизнес скул санхүү хөрөнгө оруулалтаас сурсан. Яг хуу би ажил нь маань тухайн үед санхүүгийн чиглэлээр байсан учраас энэ чиглэлээрээ сургуулиудаа хайгаад эхлэнгүүд манай чивнэгийн хөтөлбөр чинь ингээд бас сургууль санал болгодог шүү дээ. Яг чивнэг дотор partnership програм гэдэг байдаг. Ноёнгаа бас тэрийг мэдэх бах. Partnership чинь нөгөө чивнэгээс сургуулийн хөтөлбөрийн тодорхой хэмжээг нь өгөөд тэгээд үлдсэнийг нь сургууль нь өгдөг. Тим комбинацаар. Тэгээд анзаараад байсан бизнесийн сургуулийн програмд голцоо үеийн шинж өндөр үнэтэй. 35,000 паунд, 50,000 паунд гэх мэт. Тэгэнгүүт тэн дээр миний зүгээр ямар асуудал болгосон бэ гэхээр DUBS-ийн Finance Investment програм нь чивнэгээс санд болгож байгаа tuition-ийн юунаас илүү гарсан. Тэгээ би харж исэн чинь Durham болохоор тэр partnership програмыг санал болгосон. Тэгэл үндсэндээ 100% tuition cover хийх. Одоо санхүүгийн тийм шаардлага нэг одоо боломж юм. Санхүүгийн хүн санхүүгээл төрөж харсан байна. Тэгээ тэрийг харцээ. Тэгээ за тэргүүрээ явъя гэх. Яг тэр partnership-ийг offer хийдэг 23 сургууль байсанс тэгээд бас бүгдээрэнд нөхсөн. Тэгээд тэнцсэн л дараа л дээ бас. Тий. Бас чанга штэ. Чанга айгүй хэцүү. Чингэн тэнцсэн гэдгээр маш хэцүү. Тэгээд яг хоёрдугаарт би сургуулийн ранкинг бол харсан. Тэгээд манай Durham Business School топ 50 дэлхийн топ 50 бизнес сургууль дотроо бол ордог. Англидаа бол топ 5 мав дотроо ордог. Нэлийн өндөр рейтингтэй байсан учраас тэгэл тийм шалтгаанаар сонгосоо. Байрлалын хувьд North East England одоо Newcastle гэдэг хамгийн ойрхон том хот. Durham өөрөө бол Durham Castle, Durham City гэж жижиг хот байгаа л да. Тэгээд анх очсон чинь айгуу санаа нөгөө англи чинь ингээд жижиг орн хүртэл айгүйх акцентээр ялгаатай байдаг шүү дээ. Тэгээ Wales-ээр ярьдаг, Ireland руу Irish-аар ярьдаг, юу лөө хошоо Edinburgh тэр зүг рүү явахлаа Шотландаар ярьцдаг. Манай North East очсон чинь амар strong accent. Би нөгөө хүмүүсийнх нь яриаг нь ойлгодгоо. Автобусны жолооч жолоочийн яриаг ойлгодгоо. Тиймэрхүү их сонирхолтой их юу одоо юм урт хугацааны олон жилийн түүхтэй сонин газар байсан. Өмнө нь өөр газар амьдарч исэн байлоо. Харьцуулалт хийх юм байсан уу? Үгүй би нөгөө бакалавра Солонгост одоо оюутан байхдаа Солонгост 4 жил бакалавр байсан байхгүй. Солонгосыг Дарамтай харьцуулалт ингээ газар шиг шал өөр л дөө. Би бас өөрөө очиод нөгөө бас суур боловсрал ерөнхийдөө юугаа Америкт авсан байсан учраас Америк нөгөө адилхан англиар ярьдаг газар юмчин гэсэн төсөөлөлтөө англи буусан чинь бас шал өөр байсан. Тий. Надад ч гэсэн ялгаагүй. Шал өөр илүү одоо юу гэмээр зөвхөн өөр л юм да. Тий. Тухайн орны онцлог. Хотын чинь бас хэдэн хүн амтай ямар хот байсан бэ? За би хүнийхэн тоог яг нарийн санахгүй юм. Гэхдээ их олон биш ээ. Жижиг хот. Маш жижиг хот. Durham City гэдэг. Тэгээ ер нь бол сургууль нь хотынхон нэлээд том хэсэг нь.
Одоо эдийн засгийн эргэлт талаас ч гэсэн нэлийн том юм шиг байл. Тэгээд нөгөө Harry Potter-ын зураг авалтыг хийсэн газар юм байл шүү дээ. Дараа нь Castle гэдэг их хэдэн зуун жил болсон билээ тийм эртний юу байдаг. Ийм том цайз байдаг юм байл. Тийм. Тэгээд айгүй сонирхолтой баялаг түүхтэй нэг тийм Европын ийм cobblestone гэдэг нөгөө ийм чулуун юутай замтай ийм хотууд санаанд ч ордог шүү дээ. Яг л тийм тийм төрлийн хот. Жимээгүй өнцгөөтэй академик гэх юм уу. Тийм газар байсан. Лондонд харьцуулахад бол шал өөр. Тийм. Одоо нэг санаанаас ч гардггүй дурсамж гэх юм уу, хоттойгоо ч юм уу, сургуультайгаа эсвэл анх очиод нөгөө соёлын шоктой холбоотой ч юм уу, хөгжилтэй ч байж болно. Тийм дурсамж байна уу? Одоо нөгөө заримдаа нэг тэгдэж штэ тий нэг дуу явангууд л яг нэг тэр үедээ холбоотой дурсамж ороод ирдэг гэдэг шиг. За миний хувьд айгүйх алхаж исэн санаад байна. Яагаад чи одоо тэнд очихлоор ингээд манай сургуульчин амар том. Ингээд кампус нь хэдэн за бараг нэг 10-20 км радиуст ингээд хин тэнд байрлалцсан. Тэгээ хаяа нөгөө хичээлийн тэнд орно. Тэр болгонд нь автобусанд суугаад авч байгаа гэж. Тэгэл би л амьдралдаа алхаж үзчих өгөөрөл айгүй их алхаж ийсэн санаад идэг. Өглөө амар босоод алхаал тэгэл боцчихтэй алхаад турсан уу гэр. Турна штэ амар турна штэ. Тэгээд айгүй их тасгал хийгээд байгаа юм чи. Тэр санаанд ордгийн. Тэгээд хичээл маань бас их амаргүй байсан. Тэгээ би нөгөө сүүлдээ дипломын ажлаа хийхдээ сүүлийн 3 сар тэрэн дээр амар суусан байхгүй. Тэгээд тэрэн дээр статистикийн програм ашиглахлаар ингээд нөгөө програм нэг тэр дуу гардаг байхгүй. Тэр нь бүр ингээд санаанд суудсан. Дараа нь нөгөөхөө сонсохоор ингээд ийм mixed emotion орж ирээд тэрнээс нэг жоохон травматай болцсон. Тэгтээ бас айгүй гоё чаленжинг үе байсан. Тийм memory сая зүгээр асуух очиж орж ирж байна. Тий. Тэгээд би бас айгүй их алхдаг байсан. Ер нь Английн ихэнх хотод жижигхэн тэгээд нөгөө смарт хотын концепттэй юм шиг байгаа юм те бүх юмд ойрхон алхах зай тэгээд цаг агаар нь алхаж байсан те бас гарцсангүй Монголтай харьцуулбал бага шүү дээ. Харин тэгээд Солонгос сурч исэн те тэгэхээр Солонгосын боловсролын тэр тогтолцоо Английн хоёрын хоорондын ер нь ялгаа одоо нөгөө юугаар гардаг шүү дээ те судалгаа талдаа энэ нараад байдаг юм байна ч гэдэг юм эсвэл энэ улсын боловсролын тогтолцооны нүгээр илүү байсан юм байна энэ юм байсан юм байна гэсэн юм ажиллагдсан уу. Яг нөгөө өөр улсуудад сураад ирэхээс нэг аяндаа нэг харьцуулт үүсдэг шүү дээ тий. Яг би Солонгост нөгөө бакалавра хийсэн англид магистра хийсэн болохоор яг тэргүүрийг ялгаатай. Гэхдээ анзаараад байхад Солонгос бол Азийн орн. Ер нь Азийн калчер чинь нөгөө багш төвтэй калчер шүү дээ. Тэгэхээр ингээд багшигаа амар хүндэлдэг. Одоо Солонгос бол бүр тэрэн дээрээ сонсон нэм гэж бүхэлдээ тонголцоол тэгэл багшийнхаа хэлсэн үг болгоныг дагаад тийм тэгэл өстэй хэлсэн болгоныг бичиж аваад ингээд багшийнхаа өдөөс нэг ч үг хэл. Тэр нь бол ер нь Солонгос калчер тийм. Тэгэхээр миний хувьд тэр аль ч хатанд л байдаг. За англи бол мэдээж тийм биш. Яг эсрэгээр. Англи тэр ч маа нөгөө пост гражуэйт буюу магистрих байсан учраас ер нь нэг жоохон тийм бие даасан байдалтай тий. Одоо жишээ нь юу гэдгийг лекчерндээ заавал суухгүй ч байсан бол тэр нэг ингээл attendance аваад нэр дуудаал тийм байхгүй. Тэнгүү тэндээс зүгээр юу анзаарчихсан бэ гэхээр хүний өөрийн нэг self discipline айгуу сайн байхгүй бол их хэцүү хичээлийг за яах вэ гэдэг өглөөр ордог хичээлээ тий нөгөөхдөө суухгүй явснаасаа болоод алгасж байгаа дараа нь шалгалт ирсэн чи юу ч мэдэхгүй. Тэгээд унахаас тэгэл унж байгаа байхгүй. Үндсэндээ тиймэрхүү юм соёлоос хамааралтай тэр нь ингээд академик төвшөндөө айгүй их нөлөөтэй. Тэр бол их анзаарчихсан. Одоо гол анзаарсан юм бол тэр л байна. Солонгос оюутнууд бас миний анзаарснаар айгүй их нухдаг. Айгүй ингэж номын сандаа хитэн өдөр шөнөгөө сууж маргал хамраасаа цусаа гарт хичээлээ хийдэг. Тийм бас айгүй анзаарчихсан. Хоорондоо хөрсөлдөг болоод ч тэр юм уу. Англид бол нэгдүгээр тэр чинь нөгөө том сургууль учраас их олон орноос хүүхдүүд ирсэн. Тэгээ анзаараад тахад ерөөхдөө ийм фан тий илүү
сургуулиасаа гадна нөгөө орж гардаг, хоорондоо найзалдаг, ингэдэг, тэгдэг. Тиймэрхүү юм спортын активити тийм юм айгу илүү бас нөгөө академиктайгаа дагаад хөгжтэй байгаа тийм юм анзаарчихсан. Английн тухай ярьсан чинь англи сурж исэн тэр үеийн дурсамж бас өрөн орж ирж байна. За тэгээд өөрсөнд бас баярлалаа. Ингээд ийм чухал сэдвүүдийг хөндөж яриа өрнүүлж байгаа. Бас ингээд чивнийхээ талаар мэдээлэл түгээж байгаа. Энд маш их баярлж байна. Тэгээд цааш тийм бусад дараагийн дугаарууд нь амжилт хүсье. За баярлалаа. Энэ удаагийн подкастаар сэргээгт хэрчим хүчний талаар ярилцлаа. Манай подкастаа хамт байсан та бүхэнд баярлалаа. Подкаст маань Chevening Alumni Program Fund-ийн дэмжлэгтэйгээр та бүхэнд хүрэлээ. Доктортой хөгжлийн төлөө дуу хоолойгоо нэгтгэцгээе.